Бяцхан хүүхдүүдээ өнөөдрийн хичээлийн сэдв ихмэлтэгийн хэрэглээ. Хичээлийн зорилго үе үгийг ихмэлтэгээр бичих дадлага их. Ихмэлтэг гэж юу вэ гэдэг сэргийн саний. Ихмэлтэг бичих нь үсэг үүрэг эвхэн бичих дүүмээр их битэн бичигдээс гадна уран бүтээлчийн онцлог туршлан батгах сэтгэлгээтэй салшгүй холбоотой байдаг. Онцлог нь юу вэ? Монголчуудын ихмэлтгийн үсгийг уран сайхны өндөр түвшинд боловсруулж дүрс хэлбэрийг нь алдагдуулахгүйгээр үгийн утга хэлбэрийн үзмжийг сайтар үзүүлдэг онцлогтой. Зөсөн өсвөрийн зурлагын ялгаачлалыг харъя. За үгийн ихэнд ордог аа, үгийн дунд ордог аа, үгийн хадагт ордог аа маань сүүл орхиц гэсэн хоёр хэлбэрээр бичигдсэн байна. За үгийн ихэнд дунд ордог и, за үгийн ихэнд дунд ордог оо, өө хэрхэн яаж бичигдсэн байна вэ гэдгийг хараарай. Ихмэлтгийг энэ гээгүүлэгч хэрхэн яаж бичигдсэн байна вэ гэдгийг харъя. Тусалтай байгаа учраас урд нь ингээд туслын зайг үлдээж бичсэн байна. За эм бас бид нэр ард талд нь ингэж бас гизгийг гаргаж өгсөн байна тийм ээ. За аль гээгүүлэгч маань болохоор учраас дээш нь эврийн гаргаж өгсөн байна. За аяр гээгүүлэгч яа гээгүүлэгч маань урдаа итгэр байдаг. Тэр итгэрийн одоо энэ дээр хэрхэн яаж гарсан гэж ажиглаараа хүүхдүүдээ. За ихэнхлэгийг үгийн дунд хадагт хэрхэн яаж бичих вэ гэдэг ялгааг сайн ажиглаарэ. За Б үсэг эгэр үгэнд ордог Х үсэг, эм үгэнд ордог эр үгэнд ордог Г үсэг, эм үгэнд ордог Х Г үсэг. За Д Т үсгүүдийг хэрхэн яаж бичсэн байна гэдэг. Бид нэр Х эр эм үгэнд ордог Х Г үсгүүд маань бол бас ялгаатай бичигдэж харагдаж байна тийм ээ. За Д үсэг үгийн хадагт эвсэрлэж орохгүйгээр гэж бичигдсэн байна. За иш үсэг маань ардаа тусалтай байдаг учраас энэ туслын арт нь гэж бичиж өгсөн байна. За ши со су, за зэ жи, цэ чи үсгүүд хэрхэн яаж бичдэг вэ гэдэг эндээс харчлах нэ. За тэгэхээр бичих аргыг тайлбарласан дараах одоо хичээл болон бичлэгүүдийг үзээд сорилуудаа ажиллаад илгээгээрэй хүүхдүүдээ.